За манай хамт олон 2000 оноос эхлэн 25 дахь жилдээ ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг боловсролтыг шамруулан сургалт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд 24-өөс 25 оны хичээл зэмжил ялгаатай хэрэгцээтэй 27 хүүхдийг боловсролтыг шамруулан үнээс эрүүл мэндийн сайд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын дагуу байнгын асаргаа шаардлагатай техникс ажилтнтай онцтой 8 хүүхдийг ердийн цэцэрлэгт үйдийн найз нөхдийн донд сурч хөгжих боломжийг олгон ажиллаж байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд мэргэжлийн багш нарын бүлгээрээ суралцахад суурилсан арга зүйг сонгон ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд суурилан хөгжлийн дэмжлэгийг чанар үр дүнтэй үзүүлэхийн тулд ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн онцлогийг судлан тэдний онцлог хэрэгцээнд тохирсон сургалт үйл ажиллагааг зохион байгуулах ба хүүхдийн хөгжлийн үнэлгээг хэрхэн хийх арга зүйг судлан хэрэгжүүлэх, үр дүнгээ бусдад хуваалцах түгээн дэлгэрүүлэх гэсэн зорилгыг төвшүүлэн ажилласан. Энэхүү зорилгыг төвшүүлсэн асуудал нь сүүлийн жилүүдэд ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсролт хамрагдалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор боловсролын сургалтын байгууллага нь хүүхдийн онцлог ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалan чанартай боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн ба багш нар ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй ажиллах арга зүйг эзэмшсэн байх зайлшгүй шаардлага гарч ирж байсан. Иймд манай хамт олон ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй ажиллахад тулгамдж байгаа асуудлаа дараах байдлаар ирэмзэлсэн. Үүнд хүүхдийн хөгжлийн онцлог, хүүхдийн хөгжлийг үнэлэх арга зүй, хүүхдийн хөгжлийн акцийг хэрхэн нэмэгдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүн сургалт үйл ажиллагааны тохируулга. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн насыг бодемикум хөгжлийн үнэлгээр тодорхойлон хөгжлийн акцийг нэмэгдүүлэн анхааран ажилласан бөгөөд бодемикум үнэлгээний гол давуу тал нь олон улсын ICF суурилсан цаасан болон дижитал хоёр хувилбартай бөгөөд багш өөрийнхөө хэрэгцээний нийцүүлэн аль ч хувилбарыг ашиглах боломжтой. Хөгжлийн 5 аян хүрээнд хүүхдийн хөгжлийн насыг тодорхойлох үнэлгээний хэрэгсэл юм аа. За тусбараар ажиглалтын төрөлбөрийн асуулт тоглоомын санаанууд байгаа бөгөөд та өөрийн туршлага болон шууд ажиглалтаар хүүхдийг гүйцэтгэж чадаж байгаа эсийг дүгнэх боломжтой. Ажиглалтын асуултуудны хөнгөнөөс хөндөж байгааг нь хүүхдийн хөгжлийн явцтай бас харьцуулах боломжтой. Хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлж тохирох дэмжлэгийг өгч ажилласнаас 1-3 сарын дараа хүүхдийг дахин ажиглаж ямар өөрчлөлт гарсныг тэмдэглэх, ажиглалтыг шивж оруулах, зургаар баримтжуулах боломжтойгоор онцлогтой юм аа. Мөн ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй ажиллах хамгийн чухал алхам бол хүүхдийн хөгжлийн онцлог ялгаатай хэрэгцээг судлан зөвхөн хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээнд тохирсон тохируулахад орчин тохирсон хэрэглэгдэхүүнийг оновчтой хийснээр хүүхдийн акцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд сар бүр багш нар хүүхдийн ялгаатай хэрэгцээнд тохирох сургалтын хэрэглэгдэхүүнийхээ акцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Жишээлбэл тархины саажилттай хүүхдэд халбах сойд сам зэрэг тохируулах, даунтай хүүхдэд борц зайчлуулах нь хэл яриа өгүүлхэн эрхтний булчингийн хөгжлийг нэмэгдүүлэх, мөн шүлсээ зохицуулах гэх мэт. Мөн бид аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжмийн сургалт үйл ажиллагааны интеграц дээр үндэслэн хөгжлийн акцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд харилцааны бэрхшээлээс олж нийгэмшихэд хамгийн их хүндрэлж ирдэг. Үүнээс шалтгаалan тэдний хөгжлийн акцийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд олон бэрхшээлүүд гарч ирдэг. Хөгжмийн сургалт үйл ажиллагааг интеграц суурилан зохион байгуулсны гол зорилго нь хүүхдийн зам байдал, бодол санаа, мэдрэмжид эерэг өөрчлөлтийг бий болгоход оршдог бөгөөд үүний үр дүнд бие бэлтрийн болон тань мэдхийн ур чадвар, түүнчлэн нийгмийн харилцаа, өөрийгөө үнэлэх, мэдрэхүйн мэдрэмж, бусдтай харилцах зэрэгт өдөр тутмын ажиглалт тэмдэглэл хөтлөж байсан хүүхдтэй холбоотой тоон болон чанарын мэдээлэл цуглуулан акцийг үнэлэхэд хэлбэр болсон. Ийхүү бид ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй ажиллах арга зүйг мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ судалснаар багшлах болон суралцахад олон амжилтууд гаргасан. Түүнчлэн бид мэргэжлийн багш нарын бүлгээрээ ажиллах явцдаа хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээг илрүүлэн тохирох аргыг олж нэ хөгжлийг дэмжих нь чухал гэдгийг үйл ажиллагаа бүрээс олж гарч байсан ба энэхүү үйл ажиллагаагаа 2024-өөс 2025 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд 6 удаа, зүүн бүсийн хэмжээнд 1 удаа туршлага түгээн дэлгэрүүлэн 2025 оны боловсролын ерөнхий газрын шагнал хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгасан амжилтыг үзүүлсэн ба Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн болон боловсролын ерөнхий газрын вебсайтад туршлага байршуулан түгээн дэлгэрүүлсэн. Мэргэжлийн багш нарын бүлэг нь хамтдаа суралцаж хамтдаа хөгжих боломж юм аа.